92 оноос хойш багшилсан. Чун 2 3 жил болчихж байгаа юм. Одоо тэгээд тэтгэврт гарах цаг маань болж шít одоо. Одоо яг энэ анги миний отхон анги. Тэгээд одоо энэ ангиа төгсгөл тэгэл суундаа гэл. Банк намайг 99 онд авч исэн ангид маань нэг 5 настай хүүхэд орж ижсэн байхгүй. Ингээд тонгоогоод гарын бичвэл бариад бичүүлэхээр ингээд мемнийхэн сүүн өнөртдөг. Тийм танхилхан. Яг л тэр хүүхдүүд л одоо энд явж байгаа байхгүй. Ачаач хүндэрчдэг юм байна, нас явчдаг юм байна. Тэгээд санаагаараа нөгөө хуучин хүүхдүүдтэй ажиллаж исэн шиг л ажил гал зүтгээд идэг. Одоо сүүлийн хүүхдүүдийн сэтгэлгээ шал өөр болчихчих тийм. Сайн бацхан уу, намайг Цэрэндулам гэдэг. Би Дорногов аймгийн Харьяат Эрдэнэ хотын сургууль иргэн байна. За тэгээд Эрдмийн сан сургуультай орж иж багшлаад 3 4 дахь жилдээ багшилж байгаа багангийн багш. За тэгээд сайхан хамт олонтой болоод одоо бүгдээрээ шинэ нийгмийн төлөө шинэ иргэдийг бэлтгэж байгаадаа маш баяртай байдаг. Одоо би чи Эрдэнэ хотод ирээд 3 жил 14 дугаар сургуульд бас багшилсан. Тэгээ 2004 онд цайхан гигээ сургууль цайхунаараа байгуулагдсан. Тэгээ тэнд шинэ багш авч ийн гэд тийшээгээ ороод тэгээ 2007 онд манайх чин гигээ сургуультаа бас нэгдсэн. Тэгээ тэндээ тасралтгүй 18 жил ажиллаад тэгээ дараад нь бас бид нар бас сургуулаараа Эрдмийн сантаа нэгдээд эдүгээ одоо 3 дахь жилдээ ороод явж байна. Багшийг бол би угаас хүсэж болсон. Тэгтээ би багангийн багш болно гэж хэзэж бодож байгаагүй. Гадаад талын багш болох сонирхолтой. Хүүхд тахтаа орос хэлний хичээлд их дуртай байсан. Тэгтээ надад бас нэг багшийн өгөгдөл байсан юм шиг байгаа. Ангийн багш маань өөрөө бас биеийн тамирын багш байж байгаад нөгөө эрүүл мэндийн шалтгаанаас болоод хөөх юм хөдөлмөрийн багш болоод тэгээд нөгөө намайг гарахтаа за тэр ангид ороод хүүхдүүдэд тэр хөдөлмөрийн юм дэмжиж сууж байгаа багш нь тийм ажид амжуулаад ирэх гараа явна. Тэгэл би тэнд очиод нөгөө 7 8 дугаар ангийн хүүхдүүдэд хөдөлмөрийн хичээл ороод тэгээ сууж идэг байсан. Тэгээд конкурс дэггүй шууд дээрээсээ сургууль аваад тэгээд би нөгөө соёлын сургууль авч таарсан. Тэгээд нөгөө багш нар маань болохоор намайг чамд кино жүжигчний анги яг таарна чи кино жүжигчин болоход яг болно гэд. Тэгсэн чи нөгөөх маань ямар нэг жүжигчин бахав. Кино техникч, механикч гэд би тэнд 2 жил сураал. Тэгээд нутагтаа очисон. Нутагтаа очиод зуны амралт өнгөрлөө. Ээж маань мэргэжлийн ажлаа хийгэж намайг шаардаад идэг. Би нөгөөтөнд дурггүй. За би багш болно доо гэж гүйж агаад тэгээ аймгийнхан боловсролын хэлцэд очиж шалгалт өгөөд. Тэгээ Монгол хичгээр тэр үед чинь 92 онд чинь Монгол хичгээр бага анги авч исэн. Тэгтээ бол би анхны багшийнхаа гарааг өвөө эмээ гэх нутгаас эхэлсэн. Тэнд дунд ангийн монгол хэл уран зохиолын багш болоод 1 жил дунд ангийн хүүхдүүдтэй ажилласан. Тэгээ дараа жилээс нь дунд ангийн хүүхдүүд миний тэгэхэд чинь би өөрөө дөнгөж 19 настай байсан. Дунд ангийн хүүхдүүдэд миний хичээл заадаг гэж биш юм байна гэд. Тэгээ байжсан манай 10 жилийн маань багш сургалтын менежер Чулуун Базар гэд миний монгол хичээхэн багш байсан. Тэр маань намайг дуудаад чи монгол хичээхдээ сайн юм чи бага анги авчихаа. Чамд яг болно гэд. Тэгээд би монгол хичгээр 3 жил багангийн багш хийгээд тэгээд дараад нь багшийн сургуульд авсан байхгүй юу. Би чи ингээ 2 сургууль төгсөөд тэгээ багш болсон. Тэгээд яг багшийн сургуульд явж байхдаа бас давхар нөгөө 24 дугаар сургуульд хичээлээ заагаад өглөө нь оюутныхаа хичээлдэг өгөөд өдөөс хойш нь 24 дугаар сургуульдаа багшлал. Тэгэл оюутныхаа 4 жилийг өнгөрөөгөөд. Тэгээ одоо 2004 оноос хойш ч эдүгээ ингээ бараг 20 жил яг хятад хэлтэй хүмүүс хажууд маань ингээ хүүхдүүдэд хичээл заагаад тахаар за энэ багш маань ингэж байгаа юм байна. Энэ хүүхдүүдэд энийг ингэж хэлэх хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө өөрөө нөгөө ойлгоол тэгэл хүүхдүүдтэй орчуулга хийдэг. Тэгэхгүй бол нөгөө хүүхдүүд чинь шууд гадаад талтай багш хичээл заахаар зэрэг зайлшгүй орчуулагч хэрэгтэй болоод идэг. Бусдаар бол би нэг хүчиргүй би тэрийг суръя да, ингээ да, мэдээ да гэж нэг гүйж байгаагүй л дээ. Тэгээ яг ерөнхийдөө нэг ойлгодог. Тэгээ яг нөгөө манайд ирж байгаа багш нар чинь дандаа залуучууд нөгөө заах арга байхгүй. Тэгэл ингээл яриад явцдаг болохоор тэр нөгөө хичээлийн ингэж заавалнаад монгол хүүхэд ч ойлгодог шүү. Ингээд хэлээд өгөөрэй гэл нөгөө хүүхдүүдтэй давхар бас нөгөө багш нартаа зааж өгөөд тэгэл явж байхдаа нэг хагас дутуу гадралдаг юм. Бусдаар нэг хүчиргүй бол мэддэг биш. Тэгээ яг нөгөө бас цайханд байж байхдаа би чинь нөгөө бэлтгэл ангийг 16 удаагийн элсэлтээс би 14
5 удаагийн элсэлтийг авсан ба бэлтгэл ангийн. Тэгэхээр чин нөгөө хүүхдүүдэд яалтж авахгүй нөгөө хятад дууршүүлэг юмаа заам. Тэгэл тэрнийгээ давтуулна. Байнгын нөгөө хятад огшрол 1 цаг ороод гараа явчихна. Ард нь би 3 4 цаг нөгөө хүүхдүүдтэйгээ байж явахдаа нөгөө заасан хүүхнүүдийн давтуулдаг, шүлгийн цээжлүүлдэг, дуугийн зааж өгдөг гэх мэтэр ингэж явсаар агаад анхан шатны мэдтгэхүнтэй л болсон. Бусдаар нэг төгс хятад хэлтэй бол биш. Ер нь бол дэлхийн чигч одоо хятадгүйгээр төсөөлөгдөхө болчлоо шүү дээ. Тэгэхээр яалтж авахгүй бид нарын хөршийнхөө хэлийг зайлшгүй сурах шаардлага нь бол зүйээс нь тавигдаад байгаа. Манай ангийн хувьд бол бүр их боломжтой. 2 хэлийг зэрэг явж байгаа. Дээрээс нь төрлөх хэлтэйг 3 үедээ төгс эзэмших гээд төгс эзэмшүүлэх гээд би хичээгээд байгаа. Нөгөө анги маань болохоор зэрэг англи хэлтэй анги. Манай анги болохоор хятад хэлтэй англи хэлтэй гэдгээрээ давуу болчиход байгаа. Тэгээ энэ нөгөө бага насны хүүхд мөртлөө манай хүүхдүүд тэрийг ачааллыг маш сайн сураад одоо бүр чөлөөтэй 3 дугаар ангидаа бол багштайгаа шууд орчуулга хийх хэмжээнд очичихсан явж байгаа. Тэгээ манай хүүхдүүд чинь 4 дугаар ангиас эхлээл дэжсгийн шалгалтанд ороод явчихна. Тийм болохоор зэрэг хятад хэлийг сурцсан байхад бусад хэлийг сурах боломж нь маш нээлттэй байдаг юм шиг санагддаг. Тэгээ яг хоо миний хувьд бол эхлээл нөгөө эцэг эхтэйгээ хамгийн түрүүнд ойлголцох нь чухал байдаг. Юуны өмнө эцэг эхчүүд би яг ямар шаардлага тавих вэ? Миний энэ шаардлагыг яаж биелүүлэх вэ гэдгийг л эцэг эхтэйгээ маш сайн ойлголцсон байхад нэг ахтар хүндрэл гараад байдаггүй. Яагаад тэгэхээр зэрэг манайч нөгөө ингээ хэл сурж байгаа учраас би болохоор нөгөө дөнгөж ингээл бэлтгэлд орж иж байгаа үеэс нь эхлээл нөгөө багштай хамтарч ажиллаад эцэг эхчүүдтэй энэ 7 хоног танаа хүүхэд юу сурсан бэ гэдгийг дандаа 5 дахь өдөр болгон тайлангаар тавиад өгчдөг. Эндээс нөгөө эцэг эхчүүд маань миний хүүхэд энэ хавцаа явж байгаа юм байна. Энэ 7 хоногт ийм өгнүүдийг сурснаас манай хүүхэд энийг сураад энийг сураагүй юм байна гэдэг ойлголттой болчдөг. Тийм болохоор ингээд нөгөө тайлан гэдэг юмараа эцэг эхчүүдтэй хийж байгаа, сургаж байгаа юмаа ингээд үзүүлээд харуулад явцдаг учраас үйл ойлголцол гэдэг юм байдаггүй. Тийм болохоор зэрэг ээж аваудаас маань ч асуудал гардггүй, хүүхдүүдийн маань ч хувьд хоцрогдол гардггүй, хүүхдүүд маань жигд сурах боломж нь үүсээд явчихдаг. Бид нар ч одоо хуучин цагийн хүмүүс. Яг залуу үеийнхэн шиг бид нар бол бас байхгүй. Тэгвэл яг болж өгвөл яг энэ төвшний хүүхдийн насанд нь тохируулаад харьцахыг хичээдэг. Найз заач гэдэг юм уу, миний өхөө, миний охинооч гэдэг юм уу, ингээл ээж аавынх нь оронд би хариуцлага хүлээгээд хүүхдийг авцсан юм чинь хүүхдүүдтэй яг л энэ орчинд байхад нь яг ээж аавын орлол чадахгүй юмыг нь хамтарч хийгээл одоо мэдгүй байгааг нь мэддэг болохгүй л зүтгэнэ. За тэгэнгүүт нөгөө хэд маань өнөөдөр овоодоо энэ маань овоо юм ойлгочлоо доо гэлтгэн. Тэгэнгүүт маргааш эрэхтэй нөгөөдх юм бүр ингээ байхгүй болцсон байх жишээтэй. Яг энэ сүүлийн хүүхдүүдийн онцлог тийм баг. Хуучин хүүхдүүд бол ингээл юм өгөөл ахад тэд нар ингээл хүлээж аваал идэг. Ерөөсөө мартдаггүй. Одоо энэ хүүхдүүд бол тухайн үед өө тийштэй гэл айгүй хурдан сэргэг ингээл ойлгож авчаал маргааш нь юу ч болоогүй юм шиг ингээл сайхан гүгээд ороод ирдэг. Тэрүүгээр маш ялгаатай. Тэгтээ сүүлийн үеийн хүүхдүүдийн одоо нөгөө сэтгэлгээ нь арай өөр болсон багтаа. Манай хуучин хүүхдүүдийн хувьд болохоор зэрэг ээж аауд нь бас настай байсан болоод тэр юм уу, нийгмийн тийм байсан болоод тэр юм уу, хүүхдүүдийн маань одоо хийх арга барил юм нь бол өөр байсан бэ. Одоо энэ хүүхдүүд болохоор зэрэг ерөөсөө бичихгүй зүгээр ингээл хараал өнгөцгөн ингээл яриад явчихъя. Тэгэл ярихдаа тийм ингээл маргааш нь бол нөгөөтгөө тийм билүү мартцсан байж таа гэд ингээд чөлөөтэй болсон байна. Тэгэхээр зэрэг бас яг нөгөө ийм суйртай мэдлэгийг олгоход багшийн арга барилд нэлийн өөрчлөлт хэрэгтэй болцсон цаг санагдаад байгаа юм. Тэгээ яг манай хүүхдүүд чинь нөгөө маш их ачаалттай явж байна л да. Нөгөө ангиасаа ч гэсэн манай яг энэ анги бол маш ачаалттай явдаг. Тэгсэн хэрнээ энийг бас хийгээд гүйцэтгээд байгаа нь бас манай хүүхдүүд бас потенциал сайтай байна, чадвартай байна. Яг хийвэл болдгийн гэдгийг бас харуулад байгаа хгүй. Монгол хүний генд нэг тийм өвөгдлээ штэ. Ямар ч юмыг ингээд нэг хийчихдэг, чадчихдаг, мэдчихий гэд гүйдэг нэг тийм нэг ховор нэг тийм төрмөл өвөгдөл юм байгаад. Тэгээд тэрнийгээ дагаад хүүхдүүдийн сурах чадвар бас арай өөр. Үеийн хүүхдүүд маань яг ингээл 12 төгсөөд явхдаа яг өөрийнхөө сансан хүссэн мэргэжлээ аваад тэгээд өста багштаа баярлаа гэд хэлээд явж байгаа надад их сайхан байдаг. Тэгээд ер нь манай хүүхдүүд ингээд
төгсөөд явсан ч гэсэн эргээл ингээл буцаж гүйж ирээд идэг. Тэр нь их сайхан байдаг. Одоо тэгээд багш болсныгоо ноднонгоос өөрийгөө тоож эхэлж байгаа. Ерөөсөө урд нь л өстой энийг сургахчихаас энийг болгочихаас ингээд зүтгэл яваад идэг гэсэн. Тэгээ яагаад ноднонгоос ихэл тоосон гэхэр нөгөө тэрний уртлын төгсөлтийн ангиас нэг хүүхэд 800 он авч байгаа монгол хэл дээр. За тэр үед нь бас нэг юм анзаараагүй. Тэгсэн чинь нодон дахиад нэг миний шав 800 он аваад гараад ирчих واخгүй. Тэгэхээр би ч юм бас хүүхдийг сургаад ирсэн юм байна. Миний хүүхдүүд хэрвээ тэр үед нэг хүүхэд нь 800 оноо аваад явсан бол тэр хүүхдээ өөрийнх нь чадвар исэн юм байна гэд харах боломж байна. Гэтэл ингээд дараалаад ингээд авж байгаа хүүхдүүд маань 800 оноор намайг шагнаад байгаа юм. Тэгээ тэр бүхнээс нь урам их авч байгаа. Зөндөө байх. Тийм хүүхдүүдийн маань ингээл бичээд өгч байгаа. Чин сэтгэлээсээ бичээд өгж байгаа захтал тэгээ шүлгэн, зурсан зураг нь одоо одоо би тэр 2004 оноос хойш авсан ангийн маань бүх хүүхдүүдийн бүтээлүүд надад байдаг. Тэгээд нөгөөдүүлээ би ингээл 1-р ангид нь хийжсэн юмнуудыг ингээл аваад хавцлаад ингээл яг 12-р анги төгсөхт нөгөө бүтээлүүдийг гаргаал, үзэсгэлэнгийг гаргаал, дурсамж хичээлийн заагаал хүүхдүүдтэй. За энэ та нарын хийжсэн юм шүү гэл тэгэхээр нөгөөдүүл чинь би ийм хийж чаддаг байсан юм, ингэдэг байсан юм уу гэл тэрнийг хараад байж байгаа нь бас надад бэлэг болоод үлдчихдэг. Тэгээд одоо байгаа тэр шкавар. За манай сургууль бас их өвөрмөц байна. За тэр нь юу вэ гэхээр зэрэг одоо боловсон хүчин ихтэй болсон байна тий. Тэгээд энэ залуучуудын дунд ажиллана гэдэг чинь их гоё үйдэг юм байна. Өөрөө нөгөө мэддэггүй гүйж явсан байна. Тэгээд нөгөө 30 идэх настай хахад манай залуучууд чинь Ахмадын залбоо гэд биднэрийга тэгчдэг байсан байхгүй. Тэгээд тэр үеэс л өөрийгөө Ахмад гэж мэдэрсэн явж исэн хүн чинь энэ нөгөө шижгэнсэн залуучуудын дунд ороод ирсэн чил би өрөөсөө залуу хэвээр байсан юм биш тэгээд энэ олон залуучуудтай ажиллахаар зэрэг бас нэг юм цаанаас нэг юм эрч хүч би болоод урам аваад эднэрээс хоцорчихгүй юмс эднэртэйг адилхан үзэх юмсан гэсэн нэг тийм юу байна. За нөгөө талаар болохоор зэрэг манай багш нар ч бас их мундаг чадварлаг багш нарыг цуглуулж чадсан. Энэ баг хамт олон бол яг энэ эрч хүчээрээ явж чадах юм бол нэлээд хэдэн жил бужигнуулна гэдгийг хэлмээр энэ да. Ер нь бол залуу багш нараас их юм гарна. Залуу байхдаа л хүн ер нь их юм хийдэг, бүтээдэг. За яг өгшөрчөөд өөрөө одоо нөгөө чадхаа болцсон гэдэг утгаар хэлээд байгаа юм биш. Ер нь залуу наснда л хүн ер нь юм бүхнийг л хийчих гээд нэг дайчин чанар байдаг штэ. Тийм учраас манай энэ багш нарт бол тийм давуу юм харагдаад байгаа. Мэргэжил болгонд л залуу сайхан багш нар байна. Аритмийн сан сургуулийн маань түүхт 30 жилийн одоо энэ жил тохиож байгаа. Энэ 30 жилийн ойдоо зориулаад багш бид нар болон шавнар маань бүгдээрээ эрвийхээрээ хичээж зүтгэж байгаа. Ер нь 30 жилийн түүх гэдэг бол маш ахуй юм байна. Тийм ээ? Өчигдөр уржигдрын юм биш. 30 жилийн хугацаанд үеийн төгссөн олон шавнар, тэр шавнарыг бэлтгэсэн үеийн багш нар бүхэндээ сайн сайхныг хүсээд 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.